За ерөнхий сайдаас тодорхой хоёр юм асуунаа. Хэрэв би андуураагүй бол энэ хоёр сайдыг томилохоор мэдээлэл хийж явахдаа хулгайтай тэмцэнэ. Өмнөх сайд маань ерөөсөө тэмцэж өгөхгүй байна. Тийм учраас одоо хулгайтай тэмцээ яарвчлын хурдлыг одоо томиллоо. Гэ томилж ирсэн. Энэ хулгайтай тэмцэх ажил маань юу болсон? Энэ хоёр сайд хоёрын явц нь ямар болж байна? Энэ хоёр сайд бол бараг цусны шинжилгээнээс бусдын гаргаад тавьчихсан. Илэрхэн үү энэ хэрэг? Нүүрсний хулгай яриад байна л да, би мартсан уу? Бүх баримтыг гаргаад тавьчихсан. Цаг нартай, нэртэй устай. Одоо намын дарга, их хурлын дарга хийж байгаа. Нам дээр жишээлбэл хариуцлага яригдах уу? Баримтууд нь ил байгаа. Цусны шинжилгээнээс бусдна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ томилгоо яригдж байгаа дээр л би ерөнхий сайдаас асуумаар байгаа. Та бол санал нэг байгаагаа удаадараа хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр төр бол хит данхаасаа. Төр хитэгт анхаас ингэснээрээ төрийн зардал нэмэгдсэн. Авилгуулгаа гаарсан гэдэгтээ та санал нэг байгаагаа удаадараа хэлж байгаа. Одоо өөрөө энэ төрийн данх бүтцээ хизээ өөрчлөх вэ? Яаж өөрчлөх вэ? Энэ саналаа оруулж ирэх үү? Энэ таны онцгой бүр ерөнхий сайдын. Одоо их хурлын гишүүн бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөгдөх хууль санаачлах ирэх байхгүй. Хэрвээ та оруулж ирэхгүй бол иргэдээ би бас уриалмаар байна. Одоо таны санаачилсан дипетишн дээр өргөдөл гаргаж болно. Энэ засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг багасгах, энэ дарга нарын тоог. Нэг бол дарга, нэг бол ядуус гэдэг л боллоо Монгол улс. Тэгэхээр энэ дарга нарын тоог цөөл гэдэг өргөдөл эсвэл иргэдэн санаачлах ёстой юу? Та эсвэл өргөн барих ёстой юу? Ийм маш тодорхой хоёр асуулт. Танаас асууя. За энэ хоёр сайдаас ч одоо асуух асуулт алга, хэлэх өгч алга. Түрүү манайхан хэлж чинь тэгээд Батлан хамгаалгын сайд байсан. Хүнсүдэ аж ахуйн сайд байсан. Одоо эдийн засгийн хөгжлийн сайд болж байна. Тэгээд ийм супер хүнээс асуух асуулт алга, үг хэлэх үг алга. Сүүлийн 1 минутанд би шинээр томилогдсон их хурлын дарагт залуу хүний үед тодорхой саналуудыг хэлэх гэсэн 3 санал хэлье. За Монгол улсын их хурлын үйл ажиллагаа танаа намын хурлын үйл ажиллагаанаас дургууллаа. Даргын дэрэгт зөвлөгээд нэг чат байна. Viber. Уг нь 5 дахь өдөр хуралдаад хэлцэх асуудлаа баталдгийг. Тэгээд тэр батлагдаад даваа гарагаас эхлээл тэр чатан дээр пижгэнсээр угаад нөгөө хилцэж баталсан бүх асуудлууд нь алга болдог. Одоо энэ чуулганы нэгдсэн хуралдаан жишээлбэл тэр чатны үр дүн. Энэ даргын дэрэгт зөвлөгийг хуралддаг байлгая. Ингээд чатлал тгийгээд асуудлыг өөрчилдөг, хэлцэх асуудлын дарааллыг өөрчилдөг энэ байдлыг халж өгөөч гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ санал хураасны дараа гормын санал гаргадаг. Асуудал унахаар гишүүд худлаа ярьдаг. Төхөөрөмж ажилласангүй гэж. Ийм шалтгаанаар гормын санал хураах хууль байхгүй. Тэгэхээр та битгий ийм гормын саналаар санал хураад гараа. Гуравдугаарт санал хураалтыг эх 7 хоногт болгож хойшлуулъя гэдэг. Ингээ гишүүдийг жоохон хариуцлагатай байдлах асуудлыг өнгөрсөн хугацаанд байхгүй болгосон. За өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг танилцуулж байгаа. Энэ асуудалтай холбогдуулж асуулт хариулт явж байгаа гэж ойлгож байгаа. За төсвийн хилцүүлгийн үед энэ асуултуудаа асууж ярилцах гэж бид үндсэн чиглэл төсөв хилцэх үеэр төрийн албаа хаагчдын тоог 9 хувиар цомгтгоч. Засгийн газар байгуулагдаад 7 чанаагүй байхдаа төсвийн тодтголлыг өргөн барьж төрийн албаа хаагчдын тоог 9 хувиар цомгтгож 2.2 их найт төгрөгөөр одоо энэ данхаас ингээд төсвийн оронтойг зардлыг тансан. Энэ хүрээнд одоо 6,000 одоо дарга зэрэг ажлын байруудыг цомгтгож нэлээ одоо олон агентлаг зөвлөл үндэсний хароодыг татан буулгаж багасгасан.
Гэвч улсын хурал дээр төсөв хэлцэх үед бол одоо төрийн албан хаагчтай онтоо хэд цомгтголоо. Андуураагүй бол таа ч гэсэн бас одоо энэ төрийн албанд ер нь тодорхой асуудлуудыг шийдэхэд бас тодорхой саналууд гаргаж ирсэн. Төсвийг та танилцуулж ирсэн. Гэвч энэ ажил одоо үргэлжлэн явж байгаа. Төрийн хэмжээний компаниудын түвшинд явж байна. Өнөр ашиггүй зардлыг танах ажил явж байна. Сая төсвөрч гэсэн бид бас ахаад нэг их найдаар танлаа. Ер нь Монгол улсын бүх төсвийн түүхэн төсөв дандаа тэлжсэн болохоос биш. Төсвийн зардлыг тонсон, оронтойг багасгасан шийдвэр ганц гаргаж байгаа юм бэл. Манай засгийн газар түүхэндээ хагуудаа 2.2 их найдаар төсөв таньж данхаасан бүтцийн оронтойг зардлыг хэмнэсэн бодлого хэрэгжүүлсэн. За ингээ өнөөдрийн хэлцэх асуудалтай холбоогүй ч гэсэн ер нь бас энэ хүрээнд харин төсөвт өөрчлөлт хийж ийн гэдэг энэ нэг тогтцсон засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх бол өөрөө асар их сардалтай байдаг. Нэг яам тамгын газар нэг машин унаатаа ноцолдсон үр дүнгууд эсрэгээр ихээхэн зардал гардгийг одоо та сайн мэдж байгаа. Одоо нэг яамны нийлүүлэхэд тамга тэмдэг цаас хэвлэл албан бланкаас ахуулаад тэгээд ширээ сандал бүх юм бужигнуулаад дагаал төрийн албаг бужигнуулаад оронтой бөө юм болж идэв. Тийм учраас мөрийн хөтөлбөрөөр доктортой хэрэгжүүлэхийн тулд тэр өмнөх засгийн газрын бүтэц цул үндсэндээ хэвээрээ ажиллаж байгаа. Түүнээс биш тэр үндэсний хороод шатандаа бол оронтой цомгтсон талаар тодорхой мэдээллийг улсын хурлын гишүүдэд тодорхой тоо баримтаар танилцуулсан байгаа. За энэ жилийн төсөв батлагдах ч гэсэн бас нэг их найдаар төсөв урсгал зардлыг бол таньж багш хэмжээний цалинг нэмсэн. За тодорхой хэмжээний зайлшгүй хөрөнгөөр тэгэхээр даргын зэрэгдэх зөвлөлийг бас биеэр уралдуулаг байхад бас анхаарна. Гэхдээ энэ бол бас эрдэсийн байдлаас шалтгаалаад байгаа юм байна. Бас нэг яралтай гормоор засгийн газраас хууль өргөн мэдүүлэх, одоо засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудал гээд одоо хурдан хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг даргын зөвлөлөөр оруулж хэлцэх асуудалтай нэмхийг бол цахимаар шийдээд ингэ явдгийм байна. Ийм жишг цаашд бол биеэр уралдаж шийддэг байх буюу ер нь өнгөрсөн 7 хоногийн давтахад хэлцэх асуудлаа баталсан бол бас дараа л өөрчлөгдөхгүй байхад анхаарыг. Гэхдээ нэгэнт тгийнхээ хууль дээр нэг яралтай гормоор хууль оруулахыг нь бас зөвшөөрсөн хуулийн зохицуулалттай учраас бол бид нар тэр хуулиар барьж ажиллана. За санал ураасны дараа горим гаргах асуудал дээр гишүүд өөрсдөө бас анхааралтай байх ёстой. Тэгэхээр нөө бэлтгэл ажлаа хангуулах тэгээд бүртгэлийн эрцүүдийг авч ер нь бэлтгэл ажлыг сайтар хангажээ. За эсвэл одоо магадгүй эх 7 хоног руу шийдэд байгаас илүүтэйгээр 5 дахь өглөө ч юм уу одоо нэгдсэн санал хураалтуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулах гэдэг ер нь дэгийн хуулиа бас бүгдээр нэг ажлын хэсэг гаргаад дахиад ярих нь зөв юм шиг биш. Тэгэхгүй бол одоо дэгийн хуулийн дээр одоо энэ Бадамсүрэн гишүүний нэг хууль яваад байна. Ингээд дэгийн хуулийг гишүүд тал талаас нь яриад байвал цаашид яг нэг мөр хэрэглэхэд бас асуудал үүсгэнэ. Тийм учраас ер нь дэгийн хууль дээр нэг одоо бас ажлын хэсэг одоо байгуулад одоо их хурлын 2 дэд дараагаар ахлуулад нэг ажиллаж үзэх хэрэгтэй байна. Тэгвэл ийм хуулийн заалтууд байгаад байгаа учраас одоо хуулиа мөрдөөд одоо явахаас өөр арга зам бол алга. За учрал дараагад баярлалаа. Тэгээ залуу хүн учраас залуу хүний зарчим үзүүлж ажиллана гэдэгт итгэж байгаа. Ерөнхий сайдаас би 2 асуулт асуусан. Хоёулаа энэ хэлцэх асуудал одоо энэ сайд нарын томилготой хамаагүй ч гэсэн гэж яагаад нэгэнд нь хариулаа нэгийг нь орхичихлоо. Хулгайтай тэмцэх ажил маань юу болж байгаа вэ? Та хоёрын гэдэг байгаа шүү дээ. Энийг нэг тодорхой хариулаад өгч яг энэ болцсон юм уу яатсныг л мэдмээр байна л дээ. За хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ажиллаа хийж байгаа. Ер нь энэ талаар тодорхой асуудлуудыг хууль хяналтын байгууллагуудаас очиод асуух хэрэг нь улсын хурлын гишүүд бүр нээлттэй байгаа. Урдын шалах байцаах ажиллагааны нууцтай хавцас хэрэгтэй бид нар танилцаад нээгээд хаагаад байдаг улсууд биш. Гэхдээ бүх шатанд хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгдөөд ажлын хэсгүүд байгуулагдаад явж байгаа. Жишээлбэл энэ хүрээнд тэгэхэд олон 10 сая доллар хэлээр гаргадаг байсныг зогсоолоо.
олон тэрбумын алт хилээр гарч ирсныг одоо та бүхэн харсан бах барьж авлаа. Энэ бол хулгайтай тэмцэж байгаа ажлуудын бодиттой үр дүнгууд. Энэ хүрээнд тодорхой мөрдөн шалах байцаах ажиллагаанууд бүгдтэнд явж байгаа. Харин энэ ажлыг одоо улсын хурлын гишүүд маань бас цаашдаа улсын дэмжлэг үзүүлж дэмжинэ гэдэгт итгэж байна. Тодорхой хэрэг үйл явдлын талаар бол ерөнхий сайд ярих хэрэггүй. За лодо самбуу гишүүн бас асуулт асууж байна. Тэгээ ерөнхий сайд хариуллаа. За миний хувьд ч гэсэн их хурлын даргын хуваар, ирэх барьж байгаа намын даргын хуваар байр сууриа илэрхийлсэ. Засгийн газрын авилгатай дэмжиж байгаа энэ бодлого үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажилланаа. Энэ танхимаас бол хулгайч дүрдэг биш, хууль дүрдэг байх ёстой. Тэгээ энэ танхимаас ёс зүй эхэлдэг байх ёстой. Тийм учраас яг үнэхээр одоо зарим шаардлагатай мэдээллүүдийг ерөнхий сайд бас их хурл төсөлтэй байвал хаалттай хэлбэрээр хуралдаад нөхцөл байдлын одоо үр дүнгуудын талаар бас нэг юм хаалттай мэдээлэл хийх нь зүг баха гэж бодож байна.